За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За материалын эсэргүүцлийн ээлжид хичээлийг хүрэхэд бэлэн боллоо. За өмнөх хичээлээр бид нормал хүчтэлийн талаар үзсэн. За энэ удаагийн сэдэв болдог бол ташилтын хүчтэл байна. За тэгэхээр өмнөх бүлгүүдээр та бүхэн мөн үзсэн альва одоо биеийг хөндлөн огтлоод үзэх юм бол нормал хүчтэл болон нормал хүч болон хөндлөн хүч үүснэ гэж ярьсан байгаа. За тэгэхээр энэхүү хөндлөн хүчнээс үүсэх одоо хүчтлийг бид ташилтын хүчтэл гэж нэрлэдэг байхна. За тэгээ энэхүү ташилтын хүчтэл гэдгийг бүгдээрээ өнөөдөр илүү дэлгэрэнгүй судлахын тулд за дараах одоо жишээг авъя. За энэхүү жишээн дээр бол хоёр металл гадаргуу хийцүүл F хүчний үйлчлэлээр үйлчилж байна. Хив ажилтанд орж байна. За ингээд мэдээж хэрв одоо F хүчний маань энэхүү одоо гадаад төвлөрсөн хүчний маань утга нэлээд одоо өндөр түвшинд байх юм бол одоо их байх юм бол тийм ээ энэ маань хийц маань А, Б болон С, Д гэсэн хэсгүүдээр одоо таших хив ажилтанд орох нэ. За тэгэхээр тухайн ташилтанд орж байгаа А, Б болон С, Д хэсгээс одоо С, Д одоо хэсгээр таслан энэхүү биеийг одоо чөлөөлөгдсөн биеийн диаграммыг зурвал за дараах одоо доор харагдах зураг бол гарах болно. За энэ дээр бидний одоо төвлөрсөн ачааллын F хүч байна. За мөн одоо хив ажилтанд орж байгаа хэсэг одоо хийц маань бол харагдаж байна. За энэ дээр тэнцвэрийн нөхцөл биелэхийн тулд нэг ёсондоо сума Z тэнцлийн давах хүчнүүд тэгтээ тэнцүү байх. Энэ тэнцвэрийн нөхцөл биелэхийн тулд бид нар эндээс нэгсэндөө V хөндлөн хүч маань өөрөө F-ийг хуваах нь 2 юм а гэж олж болно. За мөн энэхүү одоо хөндлөн хүч V маань тухайн одоо огтлын AB хэсэг дээр ч мөн одоо CD хэсэг дээр ч яг тэнцүү байх юм а. За энэхүү V хөндлөн хүчнээс үүсэх тухайн хөндлөн огтл дээр үүсэх тийм ээ ташилтын хүчний одоо дундаж утгыг бид бүхэн олох юм бол за ташилтын хүчлийг бид бол 5 гэж нэрлэдэг байгаа. За энэний одоо average тийм ээ дундаж ташилтын хүчлийг олох юм бол энэ томьёо маань V хөндлөн хүчийг хуваах нь А талбай байгаа шүү дээ. За тухайн А талбай дээр үйлчилж байгаа хөндлөн хүчийг тухайн талбайд нь харьцуулсан харьцаа байна гэсэн үг. За та бүхэн энэхүү одоо ташилтын хүчтлийн чиглэлийг сайн хараарай. Энэ маань өөрөө V хүчнийхээ дагуу буюу дээшээ чиглэж байгаа. Нөгөөтэйгүр эсрэгээр нь хэлэх юм бол гадаад одоо төвлөрсөн хүч буюу F-ийнхаа одоо эсрэг чиглэлтэй үйлчилж байгаа гэдгийг бол анзаарах хэрэгтэй. За ташилтын хүчтлийн за энэхүү 5 тэнцүү V хуваах нь А гэдэг энэ тэгштгэл бол ерөнхийдөө инженерийн маш энгийн хийцүүд тийм ээ. За жишээ нь болт, за магадгүй гагнаас, нугас гэх мэтээр энэ энгийн хийцүүд дээр бол ихэвчлэн ашигладаг, ажилдаг. Гэсэн хэдий ч магадгүй энэ маань өөрөө ойролцоо одоо тийм ээ нэлээд хялбаршуулсан ийм одоо тооцоо хийдэг ойролцоо утгыг бол гаргаж өгдөг. Хэрвээ бид одоо тухайн хийцүүдийн жишээ нь төвөгтэй хийцүүдийн тооцоог энэхүү одоо томьёогоор хийх юм бол ташилтын хүчтэл бол энэ томьёогоор бодсноос илүү одоо их хэмжээтэй бол бодогдож болдог. За тэгэхээр инженерийн одоо загварчлал болон тооцоонд ихэвчлэн одоо бага уртай жижиг энгийн хийцүүд дээр 5 тэнцүү V хуваах нь А гэдэг энэ ташилтын хүчлийн томьёог бол бид хэрэглэдэг байна. За тэгэхээр ташилтын хүчлийг бид илүү нарийн судлахын тулд тухайн одоо огтлын хавтгай дээрээс тодорхой шоо хэвлэлбэрийн маш бага эзлэхүүнтэй ийм шоо дөрвөлжин хэсгийг бол тастаж авъя. За та бүхэн дээдлийн зураг дээр бол одоо харж байгаа бах тийм ээ. За мэдээж дараагийн зураг дээр мөн та бүхэн хараарай. За энэхүү шоо дөрвөлжин хэсгийг одоо 3 тэнхлэгийн XYZ координат системээр дүрслэж үзвэл дараах зураг харагдах болно. За эндээс бидний хамгийн одоо анхны мэдэж чадах зүйл бол 5ZY хэмжээтэй одоо ташилтын хүчтэл маань 5ZY ташилтын хүчтэл маань өөрөө энэхүү одоо хив ажилтны хавтгай дээр бидний сонгон авсан хавтгай дээр бол үйлчилж байна. За энэ бол одоо V хүчний дагуу байна гэсэн үг тийм ээ. За гэхдээ зөвхөн одоо юу гэдгийг 5ZY гэсэн энэ ташилтын хүчтлийн нөлөөнд дор энэхүү сонгон авсан одоо хэсэг маань тэнцвэртэй оршин гэвэл бол үгүй.
За мөн одоо өөр бусад хавтгаанууд дээр тийм ээ одоо хажуугийн хоёр хажуугийн болон доод хавтгаанууд дээр мөн одоо хүчтэй бол үүсэх ёстой. Ингэж байж тэнцвэрийн нөхцөл бол бэлэх ёстой гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. За тэгэхээр эдгээр бусад хавтгай дээр ямар хүч үйлчилж байна вэ гэдгийг олж тодорхойлохын тулд бид төлөөлөгдсөн биеийн диаграмыг мөн одоо зурх ёстой. Нэгсэндөө тухайн сонгон авсан хэсэг дээрээ одоо энэ шот үргэлжин дээрээ ямар хүч үйлчилж байна вэ гэдгийг бол бодож олох ёстой байгаа шүү дээ. За тэгэхээр та бүхэн магадгүй энэ зургийг хараад delta x, delta y гэсэн шинэ одоо үржүүрүүд ороод ирлээ. Энэ дээр бол гайхаж байгаа бах. Тэгэхээр нэгсэндөө 5z-y-ыг үрчхэн delta x үрчхэн delta y гэдэг маань юу юм бэ? За энэ бол одоо дээд хавтгай дээр үйлчилж байгаа ийм хүч болж байна. За нэгсэндөө бидний мэдхээр энэ бол өөрөө хүчтэл. Энэ бол хүчтэл. За delta x-ийг үрчхэн delta y гэдэг маань өөрөө одоо тухайн одоо дээд энэ кубын энэ квадратын тийм ээ өөрөө талбай болж байгаа. Нэгсэндээ а-г үрчхэн b гэдэг томьёогоор бодогдож байна гэсэн үг шүү дээ. За энэ маань өөрөө бол энэ бол талбай юм байна. За нийлээд энэхүү одоо томьёо маань өөрөө хүчийг илэрхийлж байгаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. За нэгээсэндээ энэ зургийг та бүхэн харах юм бол 5zy delta x delta y хэмжээтэй ийм хэмжээтэй хүч бол дээд хавтгай дээр үйлчилж байна. За 5-zy-г үрчхэн delta x delta y гэдэг мөн одоо хүч бол хөндлөн хүч бол доод хавтгай дээр үйлчилж байна гэх мэтээр бид уншиж болох нэ. За ингээд хэдүүлээ тэнцвэрийн тэгштэглийг бичиж үзье. Нэгсэндээ y тэнхлэг дээр хүчнүүдийн тэнцвэр тэнцвэртэй орчих хэвээр тэнцвэрийн тэгштгэл бичих юм бол за магадгүй бид сума fy тэнцүү тэг гэдэг тэнцвэрийн тэгштэглийг бичээд үзье. За бидэнд бол та бүхэн зургаас харж байгаа хоёр төрлийн л хүч байж байна шүү дээ. За ямар хоёр төрлийн хүч байна вэ гэж. За тэгэхээр за эхнийх нь бол 5zy delta x-ийг үрчхэн delta y. За энэ хүч байна. За би нэмэх тэмдэгтэйгээ баруунгаар тийшээ чиглэж байгаагаа нэмэх тэмдэгтэй гэж бол авлаа. За мөн бидэрт доод одоо хавтгай дээр бас нэг хүч үйлчилж байгаа. За энийг бол 5y' гэж нэг нэрлэж байна. Мөн одоо zy delta x-ийг үрчхэн delta y. За ингээд энэ маань өөрөө тэгтээ тэнцүү байна гэсэн ойлголттой шүү дээ тий. За эндээс бид юу харж чадах вэ гэхээр тэгшэндөө 5zy маань өөрөө 5'. За энэ жоохон буруу бичлээ. 5'zy. Энэ хоёр хүчтэл маань өөрөө тэнцүү юм байна. Тэгшэндөө дээд хавтгай дээр үйлчилж байгаа ташлтын хүчлэл доор хавтгай дээр үйлчилж байгаа тачлтын хүчлэл бол хоорондоо хэмжээний хувьд бол тэнцүү юм байна гэдгийг олж харж чадаж байна. За энэ дээр ахаа та бүхэнд нэг юм сануулахыг хүсэж байна. zy гэдэг маань өөрөө юуг илэрхийлж байгаа вэ гэж тийм ээ. За энэ бол өөрөө хоёр төрлийн индекс байгаа өмнөх хичээл дээр ярьсан шүү дээ. Z гэдэг маань огтлын хавтгай хаан байрлаж байгааг заана гэсэн. Нэгсэндөө Z тэнхлэгт, босоо тэнхлэгт перпендикуляр хавтгай дээр энэхүү хүчтэй байна. Үйлчилж байгаа юм байна гэж Z индекс маань бол заах юм байна. За Y индекс бол энэхүү одоо хөндлөн хүч бол энэхүү хүчлийг үүсгэж байгаа хөндлөн хүч бол Y тэнхлэхийн дагуу байгаа юм байна гэдгийг бол зааж байгаа. За гэх мэтчлэн бид ахаад Z тэнхлэг дээр бичиж болно. Яг ижилхэн томьёо бичигдэх ёстой тийм ээ. За тэгэхээр эндээс бид та бүхэн өөрсдөө бичиж үзээрэй. Яг ижилхэн 5 YZ тэнцүү 5' YZ-тэй тэнцүү юм а гэж. Энэ томьёог бол та бүхэн бас гаргаж авч чадна. За яг адилхан сума F Z тэнцүү тэг гэдэг тэгштэглээ та бүхэн бичээд энийг бол гаргаж авч чадна гэсэн үг. За эндээс юу гэж хэлж бид нар харж болж байна гэхээр мөн адил за одоо цааталын хавтгай тийм ээ. Мөн одоо наатлын хоёр хажуугийн хавтгай дээр байгаа таршилтын хүчтүүд бол мөн адилхан хоорондоо тэнцүү юм байна. Чиглэл эсрэг юм байна гэдгийг бол олж харж чадах нэ.
За тэгэхээр тэнцвэрийн тэгштэглээ өргөжлүүлэн бид бичих ёстой. За сая бол бид хоёр төрлийн одоо хүчний тэнцвэрийн тэгштгэл бичиж үзлээ шүү дээ. Одоо тэгвэл хэдүүлээ моментын тэнцвэрийн тэгштгэл бичээд үзье. За энэхүү одоо түрүүний жишээн дээрээ тийм ээ түрүүний зураг дээрээ бүхэн хараад үзээрэй. Энэхүү хавтгай дээр үйлчилж байгаа дөрвөн төрлийн одоо хүчнээс момент бичвэл энэ маань моментуудын нийлбэр өөрөө тэгтэй тэнцвэр байх хэрэгтэй. За бид нар мэдээж x тэнхлэгийн дагуух моментын тэгштгэл бичих ёстой байгаа. За энэ маань бол тэгтэй тэнцвэр байх ёстой. X тэнхтээр үйлчилж байгаа бүх моментуудын нийлбэр тэгтэй тэнцвэр байна гэсэн үг. За тэгэхээр бид нийт одоо дөрвөн хүчтэй байгаа тийм ээ. Дөрвөн хавтгай дээр дөрвөн өөр хүч бол бидэнд харагдаж байгаа. Гэхдээ та бүхэн сайн анзаарах юм бол хоёр төрлийн хүч нь нэгсэндээ x тэнхлэгтэй харьцуулахад хүчний мөр байхгүй байгаа. 0 байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо хүчний мөр 0 байгаа буюу x тэнхлэгээ дайрч байгаа хүчнүүдээс бол момент бол гарч ирэхгүй тэгтэй тэнцвэр байна. Тэгэхээр бид хоёр төрлийн хүчин дээр л моментын тэгштгэл бичихэд хангалттай юм байна. За эндээс бид ямар тэгштгэл болж чадах вэ гэхээр за 5 zy үрчхэн delta x delta y за ингээ хүч болж байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа тийм. Одоо бидэрт хүчний мөр хэрэгтэй. Энэ дээр delta z буюу delta z хүчний мөрийг оруулж ирэх шаардлага үүсэж байна. Нэмэх нь за бидэрт 5yz байна. 5yz-ийг үрчхэн delta x-ийг үрчхэн delta z одоо орж ирэх ёстой. Үрчхэн delta y байна. За энэ бол хүч болж байна. Энэ маань хүчний мөр болж байна, тийм ээ. Энэ тэгтээ тэнцвэр. За ийм тэгштгэл бичиж болох нэ. За эндээс мөн адилхан бид бүхэн delta z, delta y хоёр маань хоорондоо тэнцвэр бид нар яг адилхан шоод үрүүлж юу авсан байгаа шүү дээ, тийм. Куб сонгож авсан учраас энэхүү хүчний мөрүүд маань бол хоорондоо тэнцвэр гэдэг бол бид нар нэгдүгээр хэлж чадна. За delta x, delta y-ийн үржүүр, delta x, delta z-ийн үржүүр хоорондоо мөн адилхан байх ёстой. За энэ дээр гэхдээ бид бүхэн дахиад нэг зүйлийг бодох хэрэгтэй байна. За бид нар тэнцвэрийн тэгштгэл бичихдээ энэхүү хоёр хүчний чиглэлийг бодох шаардлагатай болно. За би энд бол хасах тэмдэг тавих ёстой байна. За яагаад вэ гэхлээр бид нар баруун гарын дүрмийг ярьдгаа гэсэн тийм ээ. За та бүхэн жишээ нь x тэнхлэгийн дагуу өөрийн эрхийг хурууга одоо чиглүүлээд за ингээд баруун гараа атгаад ингээд үзээрэй. За эндээс харах юм бол бид нар delta 5zy delta x delta y гэдэг энэ хүч маань өөрөө нэгсэндээ цагийн зүүнний дагуу байна. Тэгэхээр нэгсэндээ баруун гарын дүрм захирагдахгүй байгаа учраас энийг бид нар хасах тэмдэгтэй гэж үзэх юм байна. Харин 5yz-ийг үрчхэн delta x-ийг үрчхэн delta z гэдэг энэ хүч маань өөрөө баруун гарын дүрмийн дагуу буюу цагийн зүүнний эсрэг чиглэлтэй байна. Тэгэхээр бид энэ нэмэх тэмдгээр авч байна. За ингээд тэнцвэрийн тэгштгэл маань хоорондоо тэнцвэр болж байгаа. Тэгтээ тэнцвэр болж байгаа тийм ээ. За эндээс бид нар ахаад юу хэлж чадаж байна вэ гэхлээр нэгсэндөө энэ хэсгийг тэнцвэрийн тэмдгийн ард гаргасан гэж төсөөлөх юм бол эндээс 5zy маань өөрөө 5zy маань өөрөө 5yz-тэйгээ тэнцүү юм байна гэдгийг бол харж чадах нэ. За ингээд өмнө бодсон бодолттойгоо бүгдийг нь бичээд үзэх юм бол эндээс бид юу гэж харж болж байна вэ гэхээр 5zy нь өөрөө 5-zy-тайгаа тэнцүү юм байна. Ахаад тэнцүү 5yz юм байна. Ахаад тэнцүү 5yz юм байна. Эдгээр маань хоорондоо бүгдээрээ тэнцүү юм байна. Буюу бид бүгдийг нь 5 гэд нэрлэж болох юм байна. Нэгсэндөө дөрвөн тухайн одоо шоо дөрвөн куб хэлбэртэй одоо хэсгийн маань талууд дээр үйлчилж байгаа ташилтын хүчтэл дөрвөлээ хоорондоо хэмжээгээрээ тэнцүү байх юм байна. За харин чиглэлүүд нь эсрэг байх юм. За энийг бид ташилтын хүчтлийн хослох чанар, шин чанараа гэж нэрлэж байгаа. За нөгөө талаас бид ташилтын хослох чанараа гэж бас ярьж болох юм байна.